Одоо Монгол улсын үндсэн үед заасанчлан одоо ард түмний элч. За дээрэс нь иргэн улсын ашиг сонирхлыг одоо баримтлана гэж улсын хурлын гишүүд бид тангар өргөсөн, үүрэг хүлээсэн. Энэ үүрэг хүлээсэн тангаргийнхаа үүрэг хүлээж тангар хүлээснийхээ хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын одоо үндсэн хуулийг зөрчиж байгаа, парламентын засаглалд халдаж байгаа, эдийн засгийг доройтуулж байгаа. За дээрэс нь одоо ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг ингэх замраагүй байдал руу түлхэж байгаа ноён гомжовын зандан шитрийг ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах одоо асуудлыг одоо хөндөж тавих гэж байна. Энэ асуудлыг та бүхэн мэдж байгаа. Ерөнхий сайд зандан шатар засгийн газрынхаа 100 хоногийн талаарх буюу 100 хоногт ер нь юу амжуулсан бэ гэдэг талаар мэдээлэл өгсөн. За энэ мэдээлэл дээрээс л эхлээл ер нь олон нийт бас анхаарал хандуулж эхэлсэн баг гэж би бодож байгаа. Юу ярьсан бэ гэхээр за 3-ыг үрж 3 сагсан бөмбөгийн одоо эмэгтэй охтуудын баг маань Америкийн нэгдсэн улсыг одоо хожиж маш олон одоо хүчрхэг орнуудын багыг хожиж дэлхийн аварга болсон. За шатар бокс, за дээрэс нь математик, e-спортын тэгээ Монгол зуаг одоо дэлхийн аварга боллоо. Энэ бол засгийн газрын хийсэн агуу ажлын нэг байлаа гэж иймэрхүү хэмжээний мэдээлэл хийж л олон нийтийг одоо бохимдуулахаас өөр одоо юм хийсэнгүй гэдгийг энэ хэвлэл мэдээлэлэр ч гэсэн олон нийтийн сүлжээгээр ч гэсэн шүүмжлээд байгаа. Ийм л зүйл ирсэн бодит байдал. Тэгэхээр нөхцөл байдлыг бид нар бас дүгнж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засгийн талаар өгж байгаа макро түвшний тоонууд нь бүгд худлаа байна. Бүгд худлаа байна. Би энийг одоо баримттайгаар та бүгд хэлье гэж бодож байна. Хүн бас яг зүгээр албан тушаал эрх мэдлийг үлдэх сонирхолтой ч үгүй юм уу энд улаарж болно. Гэхдээ олон нийтийг төөрөгдүүлж ингэж худлаа мэдээлэлээр хангаж болохгүй л гэж зүйлийг бас зарчмын үед ярих гэж байна. За нэгдүгээрт 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт байгаа. Та хэд одоо парламент сегментээр ороод харж болно. Энэ дүгнэлтэн дээр юу гэсэн бэхээр төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1 тэрбум 662.1 сая ам.доллараар алдагдaltaй. Шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6% буурс үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчлэгээний иргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсгэр байна гэж аудитын ерөнхий газрын дүгнэлтэнд байгаа. Энэ парламент сегмент дээр байж байгаа шүү. Би дандаа баримттай ярина. Тэрнээс биш одоо нэг сэтгэл хөдлөл янз бүрийн юмар ярихгүй. Гэтэл яг бодит байдал дээр за мөн бас ерөнхий сайд хэлсэн байна. Валютын нөөц Монгол банкнаас одоо өгч байгаа мэдээлэлээр 5.7 тэрбум доллар төрлөө. Бараг 6 тэрбум төгрөг хүрэх гэж байна. Доллар төрөх гэж байна гэж мэдэгдээд байгаа. Үүндээ энэ тоонуудыг яаж эвлүүлж ингэж олон нийтэд хандаж цацаад байна гэхээр гадаадаас босож ирсэн нөгөө бондуудын төлөгдөх ёстой бондууд болон харилцааны банкуд дахь валютын нөөцийг нийлүүлээд ингэж энэ дүнг хилж байгаа. Бид ийм үзүүлэлтээр энэ дүнг хилдэггүй. Тэгэхээр эдийн засаг ямархуу хэмжээнд одоо агшиж суларж байгаа вэ гэдэг зүйл нь харагдаж байна. За гэтэл одоо экспортын гол орлого огцон мунаж те валютын цэвэр нөөц одоо хэдийн хасах дүн рүү орсон. Тийм ч учраас одоо 1 тэрбум долларын оптек гэрээг дахин шинээр байгуулна. Эрдэнэс 5-7 түшиглэж. Ингэж энэ гадаад өр болон энэ ханшийн одоо эрсдлээ алдахгүй байдалд хүргэнэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ 1 тэрбум долларын оптек гэрээний асуудлыг усын төсөвт дагуулад ороод ирсэн. Үндсэндээ өмнөх нууцлсан оптек гэрээнүү асуудлаа бид шийдэж чадаагүй, балаг нь арилаагүй байж хахад дахиад оптек гэрээ зурнаа гэдээ орж ирж байгаа энэ засгийн газар. Энэ дээр миний бие бол санал нийлэхгүй байна. Яагаад энэ өмнөх энэ асуудлуудыг шийдэхгүй байж ийм зүйл рүү орвоо гэдэг зүйл байна. За хоёрдугаарт нэг маш ноцтой юм байна. Эрдэнэс 5-7 компани худалдаа авах журманд хууль бусаар өөрчлөлт орсон. Энэ нь одоо Чалкагоос зээл авахар агуулгатаагаар ер нь сэтэж явах шиг байна. Дахиж. Өмнөх оптек гэрээнүүдийг бол би бас түрүүнд дурдлаа. Хэд хэдэн нууцтай байгаа. Энийг бүгд ил гаргаж одоо ярих цаг нь болсон. Ийм одоо дүр зураг руу явж байгаа нэг талтай. За хоёрдугаарт эдийн засгийн өсөлт 5.6%-тай. За үүнээс 3.6% хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн. Энийг үндэсний статистикийн газраас мэдээлж байгаа. Аудитын байгууллагаас ч энийг дүгнэж байгаа. Гэхдээ энэ өсөлт нь ерөөсөө одоо өмнөх жилүүдэд болсон зуданд алдсан малуудыг ерөөсөө алдагдал буюу эдийн засгийн алдагдлыг тооцохгүй байж байгаад энэ жил шинээр одоо төл авж байгаа зүйлүүдийг
хөдөө аж ахуйн салбар дах баялаг юм аа гэдэг бүртгэж жагаад ийм зохиомл тоог гаргаж ирээд байгаа. Бодит байдал дээр шал өөр байгаа шүү. Өөр байгаа шүү. Энэ зүйлийг бас хэлмээр. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг одоо 2-оор тэлсэн гэж бас мэдэгдээд байгаа. Үүн дотор уул уурхайн салбар ерөөсөө 1% өссөн байхгүй. Тэгэхээр бид өнөөдөр уул уурхай эдийн засгт орны хувьд энэ салбарт ирэх эрсдэл гэдэг бол Монгол улсын одоо цаашдаа дампуурлын ирмэг төрөх хүртэл эрсдлийг дуудаж болох ийм ноцтой нөхцөл байдлыг үүсчээд байгааг худал мэдээлэлээр бас төрөгдүүлээд байгаа маа. Тэгээ яг өнгөрсөн жил үдийд бол уул уурхайн салбарын өсөлт 16% байсан. Энэ жил 1% өсөлттэй. Даруй одоо хэд дахин буурсан гэж хэлэх юм бэ? Энийг одоо математикчид хэлэх баг. Ийм л одоо нөхцөл байдалтай өнөөдөр эдийн засаг байсаар хахад яг энэ төсвийн хуулийг өргөн барьж байгаатай зэрэгцүүлж олон нийтэд дандаа худал мэдээлэл өгж байгаа нь цаашдаа бид нар энэ одоо яг бодит шийдвэрийг гаргах ямар ч одоо боломжгүй болж хувиргаж байгаа асуудал юм. За дээрэс нь би нэг зүйлийг хэлэх ёстой. Ерөнхий сайдын яг энэ зарим нэг салбарын өсөлтийн асуудлуудыг нь 2 дугаар улирлын юм байна. Санхүүгийн 2 дугаар улирлын тоонуудыг хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол мань хүн чи одоо 6 сарын 18-нд томилогдсон байна тий. 6 сарын 18-нд томилогчээд байж л энэ тоон үзүүлэлт буюу зарим нэг эерэг үзүүлэлтүүд нь 6 сарын 30-ны байдлаар байхгүй. Өмнөх засгийн газрын хийсэн ажлыг л өөр дээр наагаад яваад байна. 3 дугаар одоо улирлын санхүүгийн үзүүлэлт энтрийг авъя гэхээр одоогоор энэ одоо зүйлүүд нь эцэлж гараагүй байгаа гэдэг зүйлийг холбогдох байнга институтууд хэлж байна. Ийм л одоо худалч хуурмаг байдлаар ард иргэдийг одоо төрөгдүүлж байгаа юм шиг. Ерөн зүгээр одоо усыг хөл дээр орж худлаа ярина, олон нийтэд төрөгдүүлж худлаа ярина гэдэг бол хамгийн одоо буруу зүйл л гэж одоо үзэж байгаа. За төсвийн хөрөнгө оруулалт санхүүжилт тендерүүд бүгд зогссон байна. Өнөөдөр та хэд орон нутаг болон яам хамгийн газруудаас асуугаад үзээрэй. Тендер худалдаа авалт явж байгаа юу? Санхүүжилтүүд тендерийн одоо үр дүнгийн дагуу олох ёстой санхүүжилт олгож байгаа юу гэдгийг асуугаад үзсэн. Бүгд зогссон. Бүгд зогссон. Тэгэхээр эдийн засаг ямархуу хэмжээнд одоо дороотож цаашдаа бүр илгээр эвтчихэд байгаа гэдэг зүйлийг л одоо эндээс харж болох гэдэг. Ерөн зүгээр миний бас тандаж авсан мэдээлэлээр төрийн сангийн данс улаацсан байна. Цалин тэтгэврээ тавьж чадах хэсэг дээр ерөн жоох эргэлзээтэй байдлаар орж байгаа. Тэгээ энийг аргалж л аптекээр мөнгө усгаж ирнэ гэдэг зүйлийг л одоо сэдэж байна. Тэгээ олон улсын валютын сангийн төлөөлөгчид бас Монгол улсад одоо ажиллаж байгаа шүү дээ. Та бүгд мэдж байгаа бах тий. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд та хэд бол үндсэндээ дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт орсон олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамаарч хэсгээ шийдэгдэх зүйлийг ярьж байгаа юм бэл. Иймэрхүү л одоо нөхцөл байдалтай эдийн засаг болцоод байхад бодит байдлыг хэлэхгүйгээр бүх юм болж байгаа мэтээр зөвхөн нэг рил шахаж, сошиал дээр рил шахаж засгийн газрын ажлыг хийж байгаа гэдэг бол туйлын харамсалтай байж байгаа. Туйлын харамсалтай. За эдийн засаг сайжраагүй гэдгийг бидний нийгэмдэх буюу энэ уур амьсгалууд харагдж байгаа ахмадууд маань тэтгэврээ нэмэгдүүлэх талаар жагсаж байна. Багш нар маань баярын өдрөөрөө хүртэл жагсаж байна. Харамсалтай. Энэ нөхцөл байдлыг бид нар ярихгүй байгаа хгүй онцлог нь. Хинч гарч энэ дээр одоо арга хэмжээ авъя гэж уулзахгүй. Өнөөдөр үргэ хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар амар байв вэ? Энд бид бүгд бодож сөхөрж штэ. За дараагийн бас нэг ерөнхий сайдын бас худлаа хэлээд байгаа зүйл бол данкар төрийг цомтгоно гэж хэлсэн. Энэ данкар төрийг цомтгох ажлуудыг нийт төрийн байгууллага дээр хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн. Гэтэл дарга нарыг буюу энэ одоо чигүүрэг давхцсан институтуудыг дээр байгаа албан тушаалуудыг халахаас илүүтэйгээр жирийн төрийн албаагчдыг маш их хэмжээгээр халж байна. А эсрэгээр нь харин өөрсдийнхээ ах トゥ туслах жолооч нь байсан хүмүүсүүдийг элчин сайд консулын хариуцлагатай албан тушаалууд томилж байгаа. Энэ ингэж болж байгаа юм. Бидэд шударгоос хариуцлага нэгж байгаа. Яг ярьдаг шигэ үнэн байх хэрэгтэй. Ярьдаг шигэ зөв байх хэрэгтэй. Энэ зүйлүүдийг бид нар нэгэх нь энэ улсын хурлын гишүүдийн үүрэг гэж үзэж байгаа. За тэгээд улсын төсвийн одоо асуудал орж ирсэн. За Ахмадын тэтгэвэр болоод багш нарын цалин эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн тэр маш доголдолтой бөгөөд асуудалтай байна гэж одоо хэлээд байгаа боловч засгийн газарт ажиллаж байгаа сайд нарын тойрог дээр маш олон зураг төсвгүй хөрөнгө оруулалтууд бөгөөд үр ашиггүй хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Энэ сайд нарын төсөв болж ирж байгаа.
Энийг аудитын ерөнхий газар дүгнэлтээр хэлсэн. Маш олон барилга байгууламж зураг төсөвгүй мөртлөө орж ирж төсөө үлийг дагаад ороод ирлээ гэж. Энэ хүмүүс ч одоо үндсэндээ төрийг басамжлаад байна шүү дээ. Цаг хугацааны үед нэг ийм шахаж юм оруулж ирээд батлахгүй яад юм гэдэг. Ийм л нөхцөл байдал руу хэдүүлээ орчоод байна. Тийм учраас өнөөдөр зарчим ярихаас өөр аргагүй нөхцөл байдал руу орчоод байгаа байхгүй. Энийг бас олон нийт маань бас ойлгож байгаа хаа гэж би хувьдаа бодож байна. За тэгээ инээдтэй юм да. Би бас ийм юм яриа зогсож байгаадаа ч бас хэцүү л байна. Эрэл хайгуул нь одоо хийгдээд эдийн засаг хэрэглэлтэнд оруулахад бэлэн болоод байсан Эрдэнэтийн одоо уур хагас холгүй оюутын ордыг би нээлээ. Манай засгийн газар нээлээ л гэж авж ийлээ. Уг ордын асуудлыг 1986-аас 90 онд зөвлөлт Монголын геологчдын хамтарсан баг нээгээд 41.8 сая тонны нөөцтэй бөгөөд захын агуулга нь 0.25 агуулгатай ийм орд байна гэдэг зүйлийг аль хэдийн тогтоочихсон. Өөрөө зүгээр нэг ийм хүмүүсийг хуурж албан тушаал дээр удах гэсэн ийм л одоо нөхцлөөдүүдийг зүгээр ингэж суулгаж өгч байгаа туйлын харамсалтай байдаг. Тэгэхээр энэ зүйлийг одоо ингэж хувийн PR-аа болгож ашиглаж байгаа туйлын харамсалтай байдаг. Тэгэхээр би зүгээр өнөөдрийн гол сэдэв болгож аваад байгаа бүх зүйлүүд дээр нь баримтаар л хэлж байгаа. Бидэд бол бодит мэдээллийг засгийн газар өгөх үүрэгтэй. Бидэд ингэж зөв шийдвэр гаргана шүү дээ. Энэ дээрээ ерөнхий сайд маань бас мандал үзүүлж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай байгаамаа. За үндэсний баялагын сантай холбоотой асуудал ерөнхийдөө зэрэглээ болж байгаа. Баялагын сангийг амьлуулах энэ яриа хэлцээрүүд бүгд зогссон. Монгол Улсын үндсэн хуулиуд 19 онд өөрчлөлт оруулах ажлыг Монгол Улсын ерөнхий сайд өөрөө хийсэн. Гэсэн ч энэ хуулийн үндсэн хуулийн заалтыг амьлуулах үндэсний баялагын сангийн хуулийн яриа хэлцээрүүд үндсэндээ ухаан удаг энэ одоо стратегийн зарим ордуудыг тулж очиод ямар нэгэн шалтгаан одоо байдгийг бүүмд зогсож байна. Зогсон байдалд орж байна. Энэ дээр асуухаар ерөөсөө өөр зүйл ярьдаг. Харин эсрэгээр нь бид нар оптик гэрээ байгуулж 1 тэрбум доллар босроно гэж хэлдэг. Ийм зүйл одоо байж болох уу гэдэг зүйл дээр миний би бас асуумаар байна. За мөн одоо оюутлоготой холбоотой үүсэж байгаа нөхцөл байдлыг одоо бас олон удаа ярьсан учраас би энд ярмааргүй. Энэ жилийн үед бол Монгол Улсын бараг түүхэн боломж буюу бид нар энэ зээлийн хүү болон менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг 7 жил тутам ярих нөхцөл нь үүсчихэд байхад энийг юусоо ярихгүй байна. Энэ 12 сарын 31-ээр тасалбар болгоод Монгол улс гэрээнд одоо хувь нийлүүлэгчдийн нэмэлт гэрээнд зааддаг энэ боломжоо алдаад цаашдаа дахиад 7 жил ийм өндөр хүүтэй зээлийг төсөөр байх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Өнөөдөр энэ оюутлогын энэ боломжийг алдах энэ сүүлтгүүн ямар одоо хор уншигтай вэ гэхээр өдөрт 10 тэрбум долларыг 10 тэрбум төгрөгийг бид нар зээлийн үед Риотелд төлж байгаа. Жилд энэ 4.7 их найт төгрөг гэсэн үг. Энэ 5 дугаар цахилгаан станцыг одоо зүгээр барьчих мөг гэсэн үг шүү дээ. 30 жил хүлээж байгаа. Тэгэхээр бидэд ямар одоо тэг сэтгэлгүй юм бэ? Яагаад энэ сүүлтгүүгээр ийм зүйлүүдийг гаргаад байгаа юм бэ гэдэг зүйлийг л хэлж байгаа. Тэгээ засгийн газараас тайлаа авъяг энэ асуудал дээр ихээр ажлын хэсэг байгуулсан гэдэг ганцхан захирамжл үзүүлж байгаа. Захирамж. Энэ нөхцөл байдлыг би зүгээр бас хэлхэн зүйтэй гэж бодож байгаа. За тэгээд ерөн зүгээр амнаатын асуудлыг миний би шүгэл үлээсдгийг та мэдж байгаа. Би одоо бас намын дотоод асуудал руу орохоос өмнө энэ амнаатыг нь тайлбарлах нь зөв гэж бодож байна. Өнөөдөр энэ амнаатыг намайг шүгэл үлээсэнтэй холбоотойгоор маш олон зүйлүүд гүтгэж байна. Би энийг бас дараа нь баримттайгаар ярьж болно. Өнөөдөр би бас үндсэн сэдвээсээ хазаамааргүй байна. Маш одоо баримтгүйгээр зүгээр хэвлэл мэдээлэлээр гүжир гүтгэлэг тарааж байна. Миний би сая гараа угаасан. Гар цэвэр, сэтгэл цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү. Би энэ төрд шаардлага тавих гэж энэ төрийн албаа агчдын төлөөлөл болж зарчимтай ажиллах гэж энд орж ирсэн болохоос биш аль нэг одоо юу гэдгийг буруу зүйлийг нүд данж өнгөрөөхийн тухай би ерөөсөө яриаггүй. Амнаатын асуудлыг ярьж эхлэхэд чи болчихооч гэд салбарын сайд нь гуйж исэн. Энэ удаад л өнгөрөөч. Энэ удаад л өнгөрөөч гэж. Юу яриад байгаа юм? Монгол улсын үндсэн хуулийн нийт ард түмэнд үндсэн хууль заасанчлан нийт ард түмэнд хамаатай юм баялагийг амнаатын аргачлалыг нь бууруулах замаар хулгайлж яхад улсын хурлын гишүүн би дугуй хийж чадахгүй гэдгээ хэлсэн. Дугуй хийж чадахгүй гэдгийг хэлсэн. Энийг харин ч олон нийтэд одоо анхааралд оруулна гэдэг зүйлийг хэлж байгаа. Өнөөдөр амнаатын асуудлыг товчхондоо хэлэх юм бол өмнө нь амнаат авж ийсэн аргачлалууд яг хүчин төгөл төр хэвээр байгаа. 465 дахь тогтоол төр. Гэтэл тэр
зүйлүүдийг өөрчлөхгүйгээр зэрэгцүүлээд дахиад хөнгөлөлттэй үнээр амнаатыг одоо төлөх нөхцлүүдийг бүрдүүлсэн хоёрхан залтыг хийсэн. Энэ нь 4 сар 10 хоногийн хугацаатай. Энэ одоо яг юу гэсэн үг вэ? Монгол Улсын засгийн газрын шийдвэр буюу хуулийг хэрэгжүүлэх байнгын шинжтэй тогтоолууд чинь өмнөх шийдвэрийг хүчингүй болгоод дараагийнх нь ямар нэгэн хугацаа захгүй гардаг шүү дээ. Яагаад 4 сар 10 хоногийн хугацаатай өмнөх шийдвэрийг хүчингүй болгоогүй зөвтгөөгүй ижиж ийм 8-9 шийдвэр гаргаж байгаа юм бэ? За дээрэс нь уул уурхаагаас энэ уул уурхаан биржээс энэ яг ухрыг гэж байгаа. Зарим хүмүүс мэдэхгүй байх шүү. Уул уурхаан биржийн хуулийг 2022 онд бид нар баталсан. Үүнээс энэ хуулийг нийцүүлээд бүх төрлийн болон орон нутгийн эмчит компаниудын нүүрсүүд уул уурхаан биржээр зарагдах ёстой. За дээрэс нь уул уурхаан биржийн тухай хуулийн 8.1, 8.2-т байдаг баг. Би одоо бас заалтаа шууд санахгүй. Энд юу вэ гэхээр уул уурхаан биржээр заавал өмчийн одоо хэлбэр харгалзахгүйгээр заавал одоо уул уурхаан биржээр арилжаалах бүтээгдэхүүнд зис, жонш, төмөр, нүүрс бүгд орсон байна. Өнөөдөр энэ засгийн газрын тогтоол яасан бэ гэхээр 25% л уул уурхаан биржээр зарчих. Бусад 75% та нар шууд зарж болно. Өнөөдөр уул уурхаан биржийн дундаж үн яг өнөөдрийн байдлаар 8 сарын хойш шүү. $90.3 таг. Тээвэртэй. Гэтэл хамгийн ойрхон буюу ганц мод мандал хавцаа тээвэртэйгээ $130 байна. За энэ тээвэртэйгээс гадна хятадын нөөд орсон байгаа. Мэдээж энэ орно. Гэхдээ бид эндээс татвар авах ёстой болохоос биш ашиг натмлын хууль дээр байгаа. Олон улсын биржийн үнэлгээнээс татвар авах шүү гэж байна. Гэтэл энийг зөрчингүүтээ бүр ядаж одоо ганц мод гашуун сухатаас тооцож энэ аргачлалсан үнэлгээгээр амнаат авах оронд үгүй бид нар дотоодын биржээс авъя. Гэхдээ дотоодын биржээр бүгднгийн зараад хэрэггүй 25% л зарчих гэж байна. Тэгэхээр энэ хоорондох $30-40 дээр ерөөсөө татвар авахгүй гэсэн үг байхгүй. $90 дээр нь татвар авна. $30-40 дээр нь татвар авахгүй буюу $30-40 дээр 5% татварыг та нар тавиад үзтээ. Энэ хэлбэлцэн үнээс хамаад. Тийм учраас $1-2 тонн тутамд компаниудад нь үлдээж байна. Энэ мөнгөөр энэ компаниуд юу хийж байгаа вэ гэдэг зүйлийг би одоо баримтаар хэлнэ. Ингэж болж байгаа юм уу? Би энэ дээр баримт үзүүлнэ. Амнааттай холбоотой яг энэ шийдвэрийг гаргахад засгийн газрын гишүүдээс санал өгсөн байлаа. Засгийн газрын гишүүнээс санал өгөхдөө сангийн ам нь болохгүй шүү гэдэг зүйлийг хэлсэн байна. Өнөөдөр дамтны шал өөр юм яриа сурчлаа. Би одоо харамсаж байгаа юм байна. Тэгээд хууль уншдаггүй хүн чи одоо тэгээд тэгжил ярих байх л та. За би сангийн амны мэдээллийг та нарт тайлбарлахаар харуулъя. Тэгээд сангийн амын нэг бас албан ёсоор байр суурь хэлэх нь зөв баг. Энэ яг энэ уул уурхаан бүтээгдэхүүнтэй холбоотойгоо яамдуудаас авсан саналын товыг авах. Энэ дээр жавхан сайдаас ирсэн баг. За энэ тодроос нэг л уншаад өгчээ. Уул уурхаан бүтээгдэхүүний биржээр борлуулаагүй экспортын ашигт малтамлын бүтээгдэхүүнд амнаат тооцох үнэлгээг биржийн арилжааны үнээр тооцох нь хувийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхаан бүтээгдэхүүн биржээр дамжуулан бүтээгдэхүүн борлуулах сонирхлыг бууруулах, биржийн үйл ажиллагааг удаашруулах зэрэг нөхцөлийг бүрдүүлэхээр байна. 3.1-тэй тэнцэх түүнээс дээш хувийг уул уурхаан биржээр арилжаасан тохиолдолд экспорт гарсан тухайн төрлийн бүтээг ашигт малтамлын нөөц ашигтны ногдуулахдаа засгийн газрын 19 оны 465-ыг одоо баримталжиж 30 сарын 1-нд шийдвэрлэх гэдэг саналтай байна гэдэг. Ийм зүйл. Тэгэхээр сангийн ам нь энийг биш татварын асуудал мэддэг сангийн ам нь энэ уул уурхаагаас ухарж ийна. Ил тод байдал буюу нүрсний уулга явах гээд байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэтэл ийм шийдвэр гарсан. Ийм шийдвэр гарсан. Би дандаа баримт ирж байгаа. Надад тийм хувийн сонирхол байхгүй. Хувь хүн лүү дайрах надад хувь хүн лүү дайралт хийж исэн удаа нэг ширхэж байхгүй. Би энийг харин одоо энэ ташимт нь хэлмээр. Иймэрхүү зүйл өнгө аясыг сая ярина шиг болно лээ. Би энийг бол одоо харамсалтай зүйлээ хэлмээр. За би тэгээд одоо бас үндсэндээ огцруулах асуудлын бас гол нюанс руугаа бас орё гэж бодож байна. Ер нь тэгээд засгийн газрын 55 дугаар тогтоолыг та бүгд олоод уншчих хэрэгтэй те. Ингэж одоо Монгол улсын ард түмэнд ногдох татвараараа дүнгиж энэ жоохон уул уурхаан баялагаас хүртгэж байгаа зүйл дээр нь татварын аргачлалыг нь өөрчлөх замаар ингэж хулгай хийж болохгүй. Энэ ийм зүйл байгаа. Энэ 8 сарын 20-ны өдөр энэ амнааттай холбоотой засгийн газрын шийдвэрийг гаргаж яхад 55 сая тонн нүрс улсын хилээр экспорт нь гарсан билээ.
Цаана нь энэ жилийн одоо бид эдийн KPI буюу 30 сая тонн нүрсийг илүү зарах буюу нийт 85 сая тонныг нүрсийг зарна гэж төлөвлөгөөтэй байгаа. Энэ 85-аас 30 сая тонн нүрсийн 4.1 буюу 7.5 сая тонн нүрсийг за биржээр арилжтiin байж гэхэд 22.5 сая тонн нүрсийг шал өөр өндөр үнээр зарчаад тэрнээсээ зөвөнд нь ерөөсөө амнаа тооцохгүй гэдэг журмыг л гаргаж өгсөн. Тэгээ өнөөдөр нэгээс тонн тутамд 22.5 сая тонн нүрсийг хэдүүлээ зүгээр $2 за $1.5 тооцъё л та. 35-6 сая доллар. Доотлон шүү. Энэ магадгүй үнийн хилжилтээс явахад 200 тэрбум төгрөг бүр наад зах нь алга болчиход байгаа. Би төмөр жоншин дээр ерөөсө одоогоор мэдээлэл олж авч чадаагүй. Ийм бас яг адилхан нөхцөл байдлыг үүсгэсэн. Энийг одоо бас ингэ хэлэх нь зөв баха гэж одоо бодож байна. За дээрэс нь хамгийн ноцтой юм байдаг. Энэ төсвийн тухай хууль. Төсвийн тухай хуулийн 6-гийн 2-5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын альва шийдвэр гаргахыг хориглодог. Ийм шийдвэр гаргасан тохиолдолд дараагийн төсвийн жилээс буюу 26 оны 1-р сарын 1-ээс л мөрдүүлэх ёстой. Энэ заалтыг зөрчөөд 8 сарын 20-ноос мөрдүүлж байгаа байхгүй. Гэтэл улсын төсөв 3.3 их найдаар тасарлаа гэж ерөнхий сайд маань хэлээд байгаа шүү дээ. Гэтэл орж ирэх жоохон боломжийг нь компаниуд нь үлдээн гэдэг бол одоо ямар одоо зөрчилдсөн парадокс вэ? Би энийг ерөөсөй ойлгохгүй. Ийм зүйлийг хэлмээр. За тэгээд сангийн амны би сая мэдээллийг бас үзүүлчлээ. Сангийн ам бас байр суурь хэлэх бах. Монгол улс биржийн тухай хуультай болоод одоо 2-3 дахь жил рүү явж байгаа. Эндээс бид нар ухарч болохгүй гэдэг зүйлийг л одоо хэлмээр байна. За тэгээд нүүрснийтэй холбоотой нэгэнт энэ улс төр бас нүүрстэй холбоотой хэрэгжиж байгаа учраас байхгүй эргийг одоо байгаа мэтээр зохиож нүүрсний эрг үүсгэж чадж байгаа бол харин хэдүүлээ нууц давагчаад байгаа тэр аптек гэрээнүүдэд илэн далангүй ярьж энэ асуудлаа мухарламаар байна гэдэг зүйлийг миний бие бас санал болгож байгаа. Магадгүй саяын тэр одоо 25% биржээр 75% бусад нөхцлөөр зарж болно гэдгийн цаана Эрдэнэс 5 толгой дээр бас орлогын их өсвөр үүссэн. Эрдэнэс 5 толгой бизнес төлөвлөгөөг жилийн эхнээр баталдаг, худалдаа авалтаа хийдэг. Гэтэл сая дахин бэт төмлөөд бэт энэ арга хэмжээнүүдийг авангуудаа ямар нөхцөл байдлыг үүсгэж байгаа вэ гэхээр энэ улсын төсөвт орох ёстой орлого компани дээр үлдэх замаар тодорхой этгээдүүдийг санхүүжилтийг босгож энийг улс төрд ашиглаж гинэ гэдэг хардлагт надад төрж байгаа. Өөрөөр хэлэх юм бол жилийн эхэнд бизнес төлөвлөгөөний дагуу худалдаа авалтаа хийцэн байх ёстой байтал жилийн дундуур дахин түвшний худалдаа авалтын гэрээг тендерийг зарласан байна. Энийг сая 6 сард бэтэр томилогдсон Бямсүрэн гэдэг хүн зарласан. Бямсүрэнгийн гарын үсгтэйгээр Сод Монгол группэд танаа групп 239 тэрбум төгрөгийн тендер шалгарлаа. Түвшний тендер шалгарлаа гэдэг зүйлийг өгч байгаа. Энэ баримтуудыг та нар аваад үзээрэй. Ингэж хамаарал бүхий найз нөхдөө тендрийг өгж болдсон юм уу? Тэгээ нэг л их шудраг. Бусдууд нь бүгд хулгаач. Өөрийнх нь тал зогсож чадахгүй бүгэн хулгаач. Би бол цэвэргээд худлаа яриад байх шаардлага байгаа юу? Би энийг одоо хэлмээр. Хоёрдугаарт энэ Эрдэнэс 5 толгойн нүүрс борлуулалт үйл ажиллагааны журмыг шинжилэн баталсан 9 сарын 18-нд мөн адил. Энийг та нар олоод үзээрэй. Энэ дээр нь биржийн бус байдлаар хүртэл нүүрс зарах асуудлыг орсон баг. Уулуургаан биржийн хуулийг зөрчөөд бүр засгийн газарт эрх олох хуулийг баримталж байгаа шүү. Эрдэнэс 5 толгой гэдэг компани засгийн газарт эрх олох хуулийг үндэслэж ямар нэгэн шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. Тэр чин компани засгийн газар гэдэг бол гүйцэтгэх мэдлийн байгууллага. Ийм улаан цагаан шийдвэрүүдийг ингэж гаргаж байна. Энэ нь одоо хүнч мэдгүй л гэж бодсон юм шиг. Үгүй шүү дээ. Ийм зүйлүүдийг хэлмээр байна. Ямар аптек? За бүгд нууцтай байгаа. Тэгэхээр нууцаас эхлэх гаргамаар. Алин болон хэн орооцолчоод энэ одоо асуудлууд ингэ нууц байлгадаг. Энийг одоо тойрж яриад бүх юма шийдмээр шүү дээ. Тэгээ бусдууд нь болохоор шууд хилмигдэж зүгээр л одоо хэвлэлээр нүдүүлсээр нүүрсчин болчдөг. Тэнд нүүрсний эзэдүүд нь өөрсдийнхээ асуудлыг аптек гэрээ байгуулчаад нууц тааваа сууж идэг. Ийм байж болж байгаа мó гэдэг зарчмыг энэ ташинд бас хэлчмээр байна. За тэгээ би өрөм та бүхэндээ гол одоо улс төрийн нюанс бас болж байгаа юм хэлье. Та бүхэн мэдж байгаа. Монгол Ордын намын даргын өрсөлдөөн саяхан болж өнгөрсөн. Энэ өрсөлдөөнд амар уйсгалан Зандан Шатар гэдэг хоёр хүн өрсөлдсөн.
өрсөлдсөн. Монгол Ардын нам хууль тогтоомж болон дүрм хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэг олонх нь намын дараагаар амар өрсөлдөн сонгосон. Энэ үр дүнг Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандар шатар хүлээж зөвшөөрч чадахгүй байна. Энэ хүн л дарга болох ёстой. Энэ хүн намын дарга болох ёстой. Энэ хүн магадгүй цаашдаа дахиад том ус төр хийн гэдэг байдал төр байгаа. Ийм л одоо улаарсан асуудлууд байгаа. Ерөн зүгээр өөрсдөө өрсөлдсөн хүнийг яг одоо өрсөлдөөнийг эхэлж байгаа үеэс эхлээд харлуулж эхэлсэн. За бидэд одоо дүүрч гэж. Би энэ мэн дээр бол одоо нэг юм тоогоо. За одоо ингэ явж яаг л гэж үзсэн. Гэхдээ энэ нөхцөл байдлууд ерөн зүгээр цаашдаа хэрээс хэтрэх нөхцөл байдлыг орсон үнэн шүү дээ. Монгол Ардын намын одоо даргын сунгаа Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордноос халиад гарцсан. Энэ төрийн ордон дотор ороод ирсэн байна. Төрийн зовлон болцсон байна. Энэ бол нууц биш. Би нуугаад авах юм байхгүй одоо. Ерөн зүгээр амьдрал дээр харах үнцэг үйлдэлийн сахилга батгүй хүмүүжүүлгүй гэсэн үг. Үйлдэлийн сахилга батгүй нөхдүүд улс төрд орох юм бол намаач хаглан бутаргаж ус гэрээч нураахад бэлэн байт юм. Албан тушаалын шунал гэдэг ямар их одоо бохир зүйл байт юм бэ? Энд чинь өгч авч сурах ёстой үстэй. Намын хамт олон 6 сард та ерөнхий сайд хийгээд үзэгсэн эдийн засгийн нөхцөл байдлууд болон үүсэт байгаа энэ янз янзын мэдээллүүд нь ерөөсөө та боломжгүй байна гэдэг зүйлийг сая олонхороо дахиад шийдлээ шүү дээ. Дийлэг болгох нь. Тэгээ энэ үр дүнг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг зүйлийг яриа байж идэг. Түүний харамсалтай байна. Тэгэхээр би зүгээр энэ дээр нэг зүйлийг л одоо нийт бас ус төрд яваа хүмүүстээ бас уриалмаар. Албан тушаалыг одоо алдаж болно, өгч болно. Гэхдээ эрүүл ухаанаа алдаж энэ төрийг өмүүлж парламентын засаглалд халдаж үндсэн хуулийг зөрчиж болохгүй гэдэг зүйлийг хэлмээр. За тэг үндсэн хуулийг ерөн сүүлийн үед бас өөрийнхөө үйлдэл буюу томилгооны явуугаараа зөрчсөн. За одоо дууслаа би. Мэдээлэл маань дууслаа. Жижигээр зөрчиж болно гэдэг. Үндсэн хуулийг жижигээр нь томоор зөрчих юм тийм байдгүй. Үндсэн хуулийн цэг таслал зохицуулт болон амин сүнстэй байхгүй. Томилоо гэдэг зүйлийг шийдвэрийг гаргаад бүр цахим хуудас дээр хэлсэн шүү дээ. Тэгэд welcome to inquiry жилүү бүр ингээ баяр хүргэж байна. Би энэ дээр юу хэлж ийм нэхэр энэ улсын хурлд ерөнхийлөгчийн институтэд танилцуулах үүрэгтэй байхгүй. Монгол Улсын үндсэн хууль заснаар. Улсын хурл ерөнхийлөгчийн институтэд танилцах хэрэгтэй байхгүй. Энэ зүгээр нэг танилцаад хурал хийгээд өнгөрч байгаа зүйл биш. Энд чинь ямар бодлого шийдвэр явах гэж байгаа юм бэ гэдэг парламентын одоо засаглалын бүрийн эрх нөгөө талдаа энэ засаглал хоорондын эрх мэдлийн тэнцлийг хангаж байгаа нарийн зохицуулт. Энийг үгүйсгэж суур эрх мэдэл буюу суур үндсэн хуулийн зарчмыг алдагдуулна гэдэг бол бас нэг талтай туйлын харамсалтай байна. Би тэгээд Зандар шатар даргаыг бас ойлгож байгаа гэж бодож байгаа. Намын хамт олон буюу олон үгүйг хэлчлээ. Маш олон залуучууд үгүй гэж байна. Тэгээ энэ одоо зарим зүйлийг ойлгохгүйгээр энэ одоо баримтгүйгээр онц нотоо гэмт хэрэгт хүнийг гүтгдэг. Энэ харлуул, доромжлол энэ бүх зүйлүүд одоо өнөөдөр зогсоох ёстой. Үүсэт байгаа нөхцөл байдлыг би зүгээр энгийнээр хэлье. Нэг хойд аав нь архиуж орж ирчээ гэртээ агсан тавиад бүгднгийн болон цохоо зогссон зодж байгаатай ялгаагүй байгаа байхгүй. Ерөнхий сайдын улс төрийн дарангуул гэдэг зүйл явж штэ. Тэгээ өнөөдөр энэ хойд ааваас бид нар салах ёстой үстэй. Хизээ мэснийхэн үзүүрт амиа өгөх юм бол хүлээгээ өгөх ёстой юм уу? Энэ үнийг эсвэл даргал болгож иж энэ одоо агсан согтуун эсвэл зогсох ёстой юм уу? Би мэдэхгүй. Би мэдгэлээ дуусгаагүй. Та байж. Тэгэхээр ийм зүйлүүдийг би бас хэлмээр байна. Тэгээ би ерөнхийдөө нөгөө улс төр төштэй төрийн өндөр албан тушаал хасч байгаа хүмүүсийн ганц харамсалтай зүйл нь улс төрийн болоод ёс суртахууны иргэний ноён нуруу бүх зүйл дээр хугарж байгаа л одоо харамсалтай. Ёс суртахуунтай, ёс зүйтэй, иргэний ийм ухамсартай, эрүүл ухаантай байгаа ч гэдэг олон нийт шаарддаг байгаа байхгүй. Яагаад ярилцаж хэлцэж чадахгүй, дахимаа өгч чадахгүй ийм нөхцөл байдал түлхээд байгаа юм бэ гэдэг зүйлийг бас бодгол ёстой. Бидэнд бас гашуун түүх байгаа шүү. Мартаж болохгүй, давтаж болохгүй. 1937 онд Монгол Ардын намын урал дээрээс ерөнхий сайд Станзамгог барьж аваач шар хадны тэнд буудчихсан тэр өдөрт нь. Ийм түүхийг бий болгох гэж байгаа мэтэр тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх зорилгоор тодорхой үнийг томиломжих шиг. Энэ буцаагаад тэр ногоон малгайтнуудыг сэргээж байгаа юм. Энэ улс төрийн хилмигдүүлэлтийг хийнэ гэдгээд зарлж байгаа мó гэдэг зүйл энэний цаанаас явагдаж байна.
Энэ жижиг зүйл биш шүү. Монголын ардчлал энэ үндсэн хуулийн амин сүнс алдагдахад хүрч байгаа. Би бол өнөөдөр энэ үндсэн хуулийн цэг таслал амин сүнс болгоны төлөө зогсно гэдэгтээ өөр тангар өргөсөн улсын хурлын гишүүн учраас энэ зүйлүүдийг яриа зогсож байгаа. Ардчлалын амин сүнсийг За би одоо дуусгачих. Би ерөөс 2 хөлбөр хэлмээр. Би өнөөдөр бас энэ нөхцөлүүдийг үүсэж хагаад би ч гэсэн бас үгээ хэлэх болцоо олгосоо гэж та бүгдээс хүсэж байгаа. Би ерөөс одоо ингэж томоош бичсэн. Би point болгонуудаа бас мартчихгүй гэдэг байдлаар ярьсан. Тэгээ өнөөдөр энэ нөхцөлүүдийг зөв ойлгуулж иж таад бас зөв мэдээлэл хүргэх баг. Зөв асуулт асуугаасаа гэж би бодож байна. Тэгээ ерөн зүгээр Монгол улсын Төв Азийн арчлалын баян бүрд за бас энэ геополитикийн бас хүндрэлтэй нөхцөл байгаа шүү дээ. Үүний баталгаа манай үндсэн үйл байхгүй. Үндсэн үйл рүүгээ хэдүүлээ халтмааргүй байна. Парламентын засаглал руу халтмааргүй байна. Хин нэгний гар хөл болж энэ зүйл рүү одоо онгочиж шидэж имэх тэ гажуудуулна гэдэг бол энэ бол Монгол улсын тусаар тогтнолын эсрэг үйлдэл гэдэг зүйлийг би энэ ташинд бас хэлмээр байна. Монгол улс бол арчсан улс, мөнгөд оршин гэдэгт би бат итгэлтэй байна. Харин мань үчиг улс төрд орж ирчээд мөнх бүс хувь заяатай нөхдүүд ингэж төр засгаар өөмүүлж хойч ирээдүйд ямар нийгмийг өвлүүлэх гээд ингээ божигнуулаад байгааг би ерөөсөй ойлгохгүй баг шүү. Бид хэд бол явах вэ? Цаг зуурах. Мөнх ус. Монгол улс харин мөнх байх ёстой. Энэ засаглал, энэ ард түмэн ирээдүй хойч бүгдээ гэрэлтэй нийгмийг авиж өгөх ёстой шүү. Дарангуулыг хизээ авиж өгч болохгүй гэдэг зүйлийг би энд бас хэлмээр байна. Тэгээ ерөн зүгээр миний эцсийн point альва зүйл дээр хууль зөрчиж байгаа, муу ажиллаж байгаа. Ийм засгийн газрыг цаашдаа ингээ ажилуулад байх ёстой байдаг юм уу гэдэг зүйлийг би бас олон нийтээс асуумаар. Энэ бүх зүйлүүдийг шийдэх хамгийн зөв гарц, улс төрийн гарц, хуулийн гарц нь одоо энэ хүнээс одоо бид салах буюу огцруулах юм байна л гэж эцсийн мөч шийдэж байна. Ийм байж байгаа. За тэгээд цэдүүфтэй гоо хэлээд өгөөч. Эдийн засаг муу байна гэсэн тий. За би эндээс их асуучих. Та эхлээд байж өгөө. Эхэлсэн. Харин ингэж шүү дээ. Та хэдийн маань жоохон төвчөртэй байж уг нь ингэ дуусчихмаар байдаг. За яг та бас явж иж болно шүү дээ. Би одоо танд тааруулаад бас яг хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр ийм байна. Яг бид хэд бол өндөө хэлэхэд асуудлыг бас дотооддоо эвлчихье гэж утсан. Өнөөдөр Хангаан бүсийн 2024 оны сонгуул дээр 10 мандаттай тойрог дээр унчаад байсан үнийг бид нар тооноор оруулж ирээд ерөнхий сайд дээр болсон. Намын гишүүд нь 3 сарын дараа буюу 100 хоногийн дараа та боломжгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл энэ нөхцөлүүдийг явуулаад явж байна. Өнөөдөр энэ нөхцөлүүдийг бас ойлгоод улсын хурлын одоо өнөөдөр яг би эцсийн байдлаар тоолоход 40 гарсан байна. Амралтын өдрөд таарсан. Би 5 дахь өдөр энэ бичгээ төлөвлөсөн. Амралтын өдөр таарсан. За амралтын өдөр таарад өнөөдөр би бас зарим гишүүдтэй өглөө бас уулзлаа. Өнөөдөр өдөөс хойш би бас одоо зарим гишүүдийг бас өрөөгөөр нь авч уулзъя. Би бас өрөөндөө байхад нээлттэй байна. Энэ асуудал дээр энэ ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийн өдөртөө танилцаад бас нэмж гарын үсгээ зураач гэж уриалж байгаа. За энийг одоогоор бол яг хэлэхэд ихтэй. 40 хийдэг гişүнэ. За би баримжаагаар яхад би одоо үзүүлж болно. Энэ дээр та нар биш та. Би одоо энэ хугацааг нэг хойш тавихгүй. Би өнөөдөртөө өдөөс хойштоо гишүүдтэй уулзаад уулзъя гэж байгаа нам эвслийн дарганаар гишүүдтэй уулзна. Бүлгийн урал дээр ороод ир мэдээлэл үгүй би орж уулзах бэлэн байна. Яг гişүүн гарын зүрчөөсөө дээшин байгаа нэрсийг хэлээд чүгэл дурдаж. За харин би та нар байж л тэ зэрэгцээд ээлжлээд асуух үү. Тэгээ хэдүүлээ шүү дээ. Би 40 гишүүнд хүрсэн гэдэг чинь өөрөө энэ өргөн барих босхийг ализэнд авцсан. Миний улсын хурлын гишүүний бүрийн ирэхээр 32 гишүүнд хүрсэн байхад би өргөн барих болцоотой. Гэхдээ би сая амралтын өдрүүдээр маш олон гишүүдтэй уулзч чадаагүй учраас энэ улс төрийн шийдвэр гаргахаас өмнө ямар ч байсан гишүүдтэй уулзъя. Зурх нэг нь нэмээд зурна үсттэй гэдэг зүйл боломжийг олгоё л гэж байна. Тэгээ маргааш ихэд би маргааш өглөө ихэд би ерөнхийдөө эцсийн байдлаар улсын хурлын энэ асуудлыг танилцуулж хилцүүлье гэсэн ийм л одоо зүгээр одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ одоо би маргааш удаа албан ёсоор танилцуулъя. Манай намаас ихэд 32 3 хүрлээ. За хүн нам, арчсан нам гэд ерөн зүгээр яг тодорхой субъектүүдээс зурсан гэдэг зүйлийг би бас энэ ташинд хэлмээр байна. За би ямар хүн тэгж мэдээлэл өгсөн би бичгээ хараад харна шүү дээ. За мэдэхгүй. Би цогтгөрөл даргын мэдээлэл бол мэдээлэл юусаа хараагүй. Би хамгийн гол үндэс нь юу вэ? Газар огцрол. За ерөөсөө хоёр хүн үндэслээ байна. Та хэд маань үндсэн хууль руу халдж байгаа энэ үйлдэлийг ямар ч байдлаар жижигээр зүтгэж болохгүй гэдэг зүйл байна.
Бид үндсэн хуулийн амин сүн зохицуулт болгоныг бид нар хамгаалах ёстой юм. Парламентын засаглалаас ухрах байгаа бол би энэний төлөө одоо төвчж чадахгүй гэдгийг илэрхийлж гаргаж байгаа. Ерөнхий сайдын гаргасан хэд хэдэн үйлдэл энэ үндсэн хууль болон парламентын засаглалыг халдах энэ үйлдэлийг хийсэн байж байгаа. Хоёрдугаарт бас энэ одоо тендер худалдаа авалт амнааттай холбоотой юм шийдвэр өгж байгаа. Ийм зүйлүүд байж болохгүй. Усын төсөв 3.3 их найдаар тасраад усын орлого бүрдүүлэлт муу байна. Багш нарын тэтгэвэр тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлага байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг Улаанбаатар хот болтгүй зарим одоо аймагуудад нэмэгдүүл шаардлага байна гэдээ хахад бид нар найр тавиад хууль зөрчөөд 4 сар 15 хоногийн настай энийг одоо яг би оны төгсгөл дээр дахиад 8 хийх гэж байгаа болов гэж бодод байгаа шүү дээ. Сунгахгүй 8 сар төсөв тодтох хот 3 их найдаар тийсэн шүү дээ. Тэр нь сая дутсан юм шүү. 24 оны 8 сар. Дутсан юм шүү. Төсөв тодтоод 3 их найдаар тийсэн шүү дээ. Тухайд нэлээд шимэмж дагуулж ирсэн хэллээр тэгтээ нэмээд баталсан шүү дээ. Тэгэхээр харин би тэгэхээр зөвлөдүүдийг бодиттой л яриач хийж байгаа. Хамгийн гол нь өнөөдрийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг бас үүсэж байгаа нөхцөлийг зөв олон нийтэд хүрэг. Зарим одоо эдийн засгийн үзүүлэлтүүд ерөөсөө энэ хүний ажиллаж исэн хугацаанд биш өжиж би хийчлээ гэдэг байгаа байхгүй. Ядчаад 3 дугаар үйлдвэрлэлийн санхүүгийн тайлан буюу энэ усын хэмжээнд гараагүй байна. Тэгээ ямар баримжаатайгаар энэ зүйлүүдийг яриад за дээрэс нь миний хамгийн эмзэглэж байгаа зүйл нөхцөл байдал муу байгаа гэдэг зүйлийг бүгд мэдж байгаа мөртлөө олон нийтэд төөрөгдүүлэх замаар яг энэний цаана юу байх чинь гэхээр дахиад 1 тэрбум долларын оптекерээс урна гэж орж ирж байгаад нь ерөөсөө гол асуудал байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал ерөөсөө тийм сайнгүй байгаа. Цаашдаа гадаад үрийг одоо босгох замаар энэ ханшийн алдагдлыг өрчсөн сэргийлнэ гэсэн л алхам хийх гэж байгаа болов уу гэж одоо бодож байгаа байхгүй. төсөв хэлж байгаа үед одоо засгийн хаалрыг огцрох нь өөрөө улс орны төсвөө байдалд оруулах эрсдэлтэй. Та тэгэхээр ерөн төсвөө хайлтаа гэж сая хэдэнтэй ярьлаа тийм үү? Энэ үйлдэл нь хэр одоо тантай ризэж байгаа юм бэ? Гэхдээ энэ устдаа хайртай хүмүүс өнөөдөр төрийг барьцаалж, парламентыг барьцаалж ингэж гацааж болохгүй шүү дээ. Ардчилсан нам их хурлын дарга амар хэсгийн бишэл бол хуралдаандаа сууж эрцээ өгөхөд бэлэн байна гэж хэлсэн баггүй юу? Би мэдэхгүй. Амар хэсгийн дарга хурал ерөөсөө удирдаагүй шүү дээ. Юунаас биш хуралдаагүй шүү дээ. Харин ардчилсан нам тийм байр суурийг илэрхийлээд авахгүй юу? Би ерөөсөө мэдэхгүй. Тэр хүнийг одоо тий асуудлыг би энд яригддаг хүн биш байхгүй. Хоёрдугаар өнөөдөр парламент яг энэ үйл явсны дараа амар хэсгийн дарга хурал удирдаад тгээ явуулсныг би хаана харваа? Та нар ингэж байна шүү дээ. Юунийг бид дарга нараараа чуулганаа хуралдуулаач гэдэг шаардлага эрцэн хүрхгүй шүү дээ. Бидэд хуульцсан байнгаараа хуралдуулах шаардлага тавьсан. Ядаж энэ усын гэмтэрхээс өрсөн сэргийлэх усын нэгдсэн сан цагдаагийн ерөнхий газар дээр эрхлэн хөтөлтэй. Энд авилгалтай тэнцэх байгууллага, тагнуулын байгууллагын бүх мэдээллийг хуримтлуулад нэгдсэн мэдээлэл гардаг байхгүй. Энэ дээр байгаа мэдээлэлээр энэ хүн амны хэрэгч гэдэг юм тодорхой эргүүдийг сонсъё гэхэд хурал зарлахад ерөөсөө орж ирэхгүй байхгүй. Тэрнээс биш бид нар одоо нэгдүгээр та бол хуульч хүн учраас за амар хэсгийн дарааг яг хүн амны хэрэгтэй гэж ярьсан гэж бол ойлгохгүй байгаа шүү дээ. Гэтэл яагаад хүн амны хэрэгтэй гэж холбоод байгаа нэгдүгээр хоёрдугаар энэ 100 хоног тагтаараа зандан шитрийн засгийн газар депозит зарлах ингээд хүрсэн гэж та үзэж байгаа мó. Өмнө засгийн газар тэгвэл яасан байж таагүй. Хоёрдугаар гуравдугаар хэрвээ одоо дараагийн засгийн газар бүрдүүл та хууль зүйн сайд болох юм байна гэж танаа тэгвэл засгийн газар тэр хугацаанд энэ депозитыг өөрчлөлт гэж төлөвлөж байгаа вэ? Дахиад нэг асуулт байна. за гурван асуулт. Жижиг бэйгээр ажиллах үедээ 170 тэрбумын авуу эрхийг PA Rental Service гэж компани олгожээ гэдэг мэдээлэл өгөөж байна. За дөрөв асуулт. За нэгдүгээр шүү дээ. Би хувийнхтай холбоотой тэр асуудлуудыг нь хууль хэлтийн байгууллага мэдээлэл өгөх нь зөв гэж байна. Тийм учраас улс төрчид бид нар ярихгүй үднээс хууль хэлтийн байгууллагыг авчираад олон нийт мэдээлэл өгөө. Хөөцөн мянган орнд нээлттэй мэдээлэл өгөөд чи гэсэн чинь хуралдуулж өгсөнгүй. Хуралдуулж өгсөнгүй. Холбоод асуусан шүү дээ. За хоёрдугаар шүү дээ. Төсвийн энэ үзүүлэлтүүдийг буюу 6 дугаар сарын 30-ны үзүүлэлтүүдийг яриад байгаа. За өнөөдөр яг төрийн сан дээр очих юм бол гүйлгээнүүд бүгд зогссон байна. Энэ чинь орон нутгаас хэлээд шүү дээ. Тендер шалгасан компани танаа нам хоорондын хагалдаас үлдээд байгаа юм. шүрээ би хариулж болох юм уу? Гүйлгээнүүд зогссон байна. Тендер сонгон шалгаруулаад ажиллаа хийсэн компаниуд энэ одоо яам тамгын газар, засаг даргын тамгын газар дээр очирж байна. Бүх мөнгүүдийг өгөхгүй байна. Энэ нөхцөл байдал чинь муудчаад байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдээ дахиад эдийн засаг болж байна гэд төөрөгдүүлээд байгаа нь хамсалтай л гэж зүйлийг би хэлээд байна шүү дээ. Ингэж төрийн ажлыг ялангуяа гүйцэтгэх мэдлийн тэргүүлж байгаа хүн худлаа мэдээлэл өгч болохгүй. Бодит мэдээллийг улсын хурлдаа өгөөд гарч шийдэл нь энэ байна гэдээ ярихын оронд бүх зүйл болж байгаа гэдэг дээр хамгийн одоо том алдаа нь цаашдаа энэ эдийн засгийг бүр одоо хүнд байдалд оруулахгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. За дээрийг нь шүрээгийн асуудал байна. Юу дараагийн засгийн газар вэ? Бид одоо энэ асуудал дээр хариуцлага тооцно.
Миний би засгийн газарт орох янз бүрийн байдал гэдэг юм уу ийм тохироо хийсэн зүйл байхгүй. Би хэллээ шүү дээ. Миний энд баримталж ирсэн төрд би одоо өнөөдөр 2006 оны 1-р сарын 3-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Үүнээс хойш ажиллаж байгаа энэ 20 жилийн хугацаанд би энэ дандаа зарчим барьж би өнөөдөр намайг хин нэг сайттай их хамаатуулж үздэг. Би өнөөдөр Дорлогч яв Тэмүүжин, Бямц цогт Нэмд орж Нямбаатар гэдэг сайдуудын дор ажиллаж үтсэн байна. Би өнөөдөр сүүлийн 2 парламент буюу 16 оноос 2024 оны хүртэлх орж ирж байгаа парламент орж хилцүүлсэн хуулиудын 80% би хийсэн. Та нарын өнөөдөр ярьдаг гарын авлага болдог нийтийн мэдээллийн хуулиас эхлээд энэ авилга ашиг сонирхолтой чи ингэж тэмцэх юм байна гэдэг энэ бүх зүйлүүд чи хийсэн юм баггүй. Би энэ зарчим дээр л байгаа учраас игдүү үрээд байгаа. Яагаад баялаг хулгайлж яхад үндсэн хууль зөрчиж явахад дугаа байгаад энэ үндсэн хуулиа өшгөлүүлэх ёстой юм бэ? Энэ үндсэн хууль чи маш хэврэг баггүй. Шилтэй адилхан. Нэг химхлээд эхлэх юм бол бүгд энэ үндсэн хуулиа дайрж эхэлдэг. Ийм зүйл байгаа шүү. Та засгийн газрын 50 толгой тогтоолтой холбоотой асуулт гэсэн энэ үндсэн хугацаанд 9 удаа гарч ирсэн яг ийм шүү дээ. 20 Тэгээд 5 удаагийнхын дотор таны борж ажилласан гэдэг шүү. За тэр шиг худлаа юм байхгүй те. Би одоо тэр мэдээллийн сүлд нь хэлмээр. 2022 оноос хойш Монгол улс уул уурхаан биржийн бүтээгдэхүүний хуультай болсон. Энэ хүн энэ хуулийг мэдэхгүй байх шиг. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байх шиг. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн болон орон нутгийн өмчөд бүх компаниуд биржээр бүтээгдэхүүнээ арилж гэж хэлсэн. Тэрнээс өмнө хамаагүйсэн байхгүй да. Хамаагүйсэн. Гэрээний үнээр юм уу тодорхой сангийн ам энэ аргачлалыг тооцохдоо хид хидэ олон улсын биржүүдийн дунджийг холж гад гаргадаг байсан. Энэ нь заримдаа аж ахуй нэгжүүд хүндрэл үүсэж байгаа гэдэг зарим зүйл байгаа. Үнэн. Энийг хуулийн өрөөнд засах ёстой. Хамгийн олон өмнө нь 465-аар авч ирсэн аргачлал чи одоо хүртэл хүчнэтэй байгаа байхгүй. Энэ аргачлалын дагуу тэр компаниудад амнаа тооцож өмнөс чинь хоёр засгийн газрын тогтоолын хүчин төгөлдөр хоёр залтын алиг нь барих юм бэ. Нөгөө компаниудад давуу болгосон зал дээр өчөө дараа нь тэр албаагчдыг чи хаа тэгээд тэр дуудаж штэ. Ийм нөхцөл байдал буюу тэгээд хизээч Монгол төрийн хууль хэрэгжүүлэх гэж гаргаж байгаа байнгын шийдвэрүүдийг хугацаатай гаргадаг юм аа. 4 сар 10 хоногийн хугацаатай гаргаж байгаа шийдвэрийг яг яах гэж байгаа? Юу наймалцаад байгаа? Тэр 173-ийн за 3 асуултыг нуучлаарай. Төвчээртэй 45%-аас сонслоо. Та сая нөгөө нэг олон улсын валютын сан Монгол улсын эдийн засгийг дефолт болох гэж байна гэж хэллээ. Эндээ хариуцлага өгөөгүй. 8 сарын сүүлээр олон улсын валютын сангийн төрийн ордонд ажиллаж явахдаа 90 гэдэг үнэлгээ өгөөд за тэр албан мэдээгийн сангийн амнаас авч нийтлэжсэн юм асууж юм бэ. Нэг хоёр Монгол таны хийсэн факт чек хийгээд харахад одоо валютын нөөц 5.8 тэрбум доллар байна л да сангийн амны пэйж дээр. Энэ тоог та сая худал гэж хэллээ. Энэ үнэн үү? За 3-р удирлын статистик мэдээлэлд бол хуулиараа 1 сарын хоцрогдолтой буюу 10 сарын 15-нд гарна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээг засгийн газар үндэслэж ярих боломжгүй шүү дээ тий. Энийг тааж мэднэ, бид нар ч мэднэ. Тэгэхээр аль тоогийн та буруу гэж эсвэл статистикийн дарга худлаа мэдээлэл тавьсан ч үү Монгол банк ч үү сангийн ам гэж тодорхой тавьсан. Өнөөдөр харьбины хилцээрийг нүүрсийг 5%-аар биш 50%-аар хямдхан нөхцөлтэйгээр тээвэрлэг бодлуулах экспортын гэрээ хилцэл хийсэн харьбины хилцээр та тэгвэл гарын үсэг зураад энийг ил болгох ёстой гэж үзэж байгаа юу? Маш нөхцөлтэй хамгийн их хэмжээний экспортыг бол тэр гэрээн дээр зурсан байгаа шүү дээ. За өнөөдөр улсын эдийн засаг 6 дугаар сарын 30-ны байдлаар 5.6% өсөлттэй байсан боловч үүнээс хойш унсан. Аз гэж нүүрсний жоохон сэргэлт явж байна. Азтан. Гэвтэл энэ нүүрсэн дээрээс орж ирэх орлогоосоо бид нар хамнаатыг өршлөөд бидэд авах ёстой авахгүй байдал руу ингээ орж байгаа. За хоёрдугаарт өнөөдөр би нөхцөл байдлуудыг юу хийж нэхэр орон нутаг иргэдээс бүх мэдээлэл ирж байна. Тендер шалгалсан компаниуд төрийн сан мөнгөний өгөхгүйгээр маш олон зүйлүүд гацсан буюу төрийн сан биднэрт мөнгө байхгүй байна гэдэг зүйлийг л хэлж байгаа. Энэ бодит үнэ. За хоёрдугаарт сангийн яам болоод тэр Монгол банкны чи сангийн яамыг ярьлаа. Би сүүлд Монгол банкны мэдээллийг харж байгаа. Монгол банк өнөөдөр энэ тоонуудыг зарлахтаа валютын нөөцөөс зарлахтаа арга зүгээ худлаа хэлсэн. Яг одоо Монгол банк ерөнхийлөгчид хариуцлага. За би хэлж байна. За би тайлбарын дуусгаад тэл та. Энэ арга зүй талаас юу хэлсэн бэ гэхээр бонд босгоод тэрнийг одоо орж ирсэн бондыг босгож тодорхой төсөлбөрийг санхүүжүүлэх гэж орж ирсэн мөнгө нэмэх нь одоо арилжааны банкудад байгаа валютын нөөцүүдийг нэмээд энэ мөнгийг гаргасан шүү. Түүнээс биш яг одоо Монгол банкнд валютын нөөц ерөн бол хүнд болсон юм байлээ. Одоо энийг Монгол банк зарлах ёстой. Ерөн бас хүнд болсон энэ нөхцөл байдлуудыг бид нар үн зөвөр мэдээлэл өгөөч гэж байгаа шүү дээ. Яагаад ингэ худлаа? Харсан. Тэгвэл би ганцхан хэлж байна.
ер нь олон улсын валютын сангаас нөхцөл байдал амаргүй байгаа гэдэг зүйлийг бас ярьж байгаа. Энэ удахгүй яригдана. Би энийг одоо бас танарт бас яг энэ ташаанд бас хариуцлагатай хэлчихье. хэд одоо төв банкны одоо дата авсан гэдэг шүү дээ. За өөр танд асуулт. Би энийг тоог нь харж байгаа хэлчихье. Та мэдгүй байгаа юм те. Эдгээр мөнгө үеийн бид 10% борлуулдаг байсныг 25% борлуулдаг болж байна гэж мэдээлээд за энэ нь биднэрт одоо орлого олох боломжтой байгаа юм. За дээрээс нь амнаатаа тооцож авах бол бүр илүү мөнгө олох ийм боломж олгож байгаа маа гэдэг мэдээлэл өгсөн. Гэтэл та бол 25%-аар хязгаарлаад 75%-ийн компани хоорондын гэрээгээдийнэ гэдэг чинь энэ чинь нөгөө дүр хэсэгсэн ийм гэрээний хэлбэр байна. За дүр хэсгэж нэг жоохон хэсгээ биелдээр арилжаад үлцэн хэсгээ өндөр үнээр зараад тэгээд хямдхан тооцсон үнээрээ амнаад төлчих. төлөө гэж байгаа ийм дүр хэсгсэн зүйл байна гэдэг. Энийг илүү нарийн энгийн тайлбарлаа. Ингээ. Уудуургаан биржийн үйл 22 оны батлагдаад 23 оны 6 дугаар сарын 1-ээс хүчин төгөлд үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчт компаниуд бүгд биржээр нүүрсээ арилжаалах ёстой. Нүүрсээр биржээр төмрөө зарах ёстой. Дээрээс нь заавал биржээр арилжаалах бараа бүтээгдэхүүн жагсаалтыг уудуургаан бүтээгдэхүүн биржийн тухай хуулийн 8.2 дугаар заалтыг үндэслээд засгийн газар баталсан юм а. Энд нь жонш, төмөр, зис, молибдийн бүгд орсон юм а. Энийг зөрчөөд өмнө нь ингэж явсан шүү дээ гэдэг. Өмнө нь бол уудуургаан биржийн бүтээгдэхүүний хууль гараагүй байсан байхгүй юу? Гараагүй байсан. Тэгээ өнөөдөр гарчаад байхад уулуургаан биржээс ухраад за одоо бараг л ярихад өөрийнх нь мэдээлэл дээр бас хэлж илээ шүү дээ. Татвараас зогсчих гад ч юм уу ингээд бултуулаад ахаар нь л одоо за ягуудаа тэгээд ил тод яваад аваад үлдгэлтэй гээд энэ алхмыг хийж байгаа шүү дээ гэж байна. Монгол улсын хууль мөрдөгдөх буюу засгийн газар хуулийг ягштал биелүүлэх ёстой болохоос биш хууль давсан шийдвэрээр ингэж наймаалцаж болдгоо маа. Энийг бид нэр түүл өнөөдөр улсын хурал хууль баталж яах юм. Уулуургаан биржийн тухай хууль биржийн бүтээгдэхүүний тухай хуулиа хүчингүй болгоёгээд оруулж ирэх ёстой шүү дээ. Тэрийг барихгүй л гэж байгаа юм бол. Ийм байдлаар ингэж авч явж хуулийг илтэд зөрчичөөд өнөөдөр ийм инээдтэй тайлбарлаж байгаа. Миний би 13 оноос хойш хууль зүйн дотоод төргийн яамд ажилласан. Би маш олон салбаруудыг бас хариуцдаг байсан, хуулийн бичлэлтүүдийг хийдэг байсан. Эцсийн шийдвэр гаргах албан тушаалтанд би 16 оноос хойш ажиллаж байгаа шүү. Газрын дарга би газрын даргын хэмжээнд ярьж байна. Би өнөөдөр төсөв санхүүтэй холбоотой одоо ажил дээр гэвэл би төрийн нарийныг 1 жилийн 2 сар л хийсэн. Надад ямар нэгэн хулгай хийсэн зүйл байхгүй. Нийслэлийн орлогчоор 8 сар ажилласан. Түрүүн нэр хэн шүрээ асуусан. Нэг асуулт марчиж 5 толгой жижиг 5 толгой дээр. Би 5 толгой дээр 6 сарын хугацаатай бетер томилогдсон. Намайг нэг өдөр засгийн газрын хуралдаанд дуудаад өнөөдөр жижиг 5 толгой дээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ингэж онцгой байдал тогтоож хяналт шалгахаас өөр аргагүй байдалд орсон учраас чамайг төрийн нарийн нийчим ажилдаа хавсруулад бетер томилоо гэдэг шийдвэрийг гаргасан. За одоо би сайн санахгүй байна. 22 оны 12 сарын 9-ний өдөр байсан шиг санаж байна. За миний би тэр өдрөө энэ ажлыг засгийн газар нэгэнд даалгаж өгсөн учраас авч утсан. Эрдэнэс давталгаа болон жижиг давталгаа хооронд үүсчихэд ирсэн мөрөгцөг хулгаасан хулгаалаагүй, шатсан шатаагүй гэдэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө явсан. Хоёр компани хооронд үүсэж ирсэн хилцээрүүдийг хийж Эрдэнэс давталгаан орох ёстой буюу мөрөгцөг нь алдагдчихад байсан 48 тэрбумыг жижиг давталгаан бэт байж захта усад буцаад буюу том давталгууд нь шилжүүлэх энэ алхмыг хийсэн. За хоёрдугаар жижиг давталгаа орон нутгийн өмчт компани мөртлөө бүх зүйлүүд нь тендергүй явдаг гэсэн. Энэ өнөөдрийн тэр хэвлэлээр гүйд байгаа тэр буюу худлаа гүчрэг гүтгэлэг нь олборлох буюу энэ нүүрсний оператор компаниуд тахгүй олборлох үйл ажиллагаа хийдэг энэ тендертэй холбоотой. Намайг очиход жижиг давталгаа дээр 10 хэдэн компаниуд нүүрс олборлолтын компани хийдэг ямар ч тендергүйгээр явдаг. Энэ дээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигддөг бүгд техникийн хүчин чадлууд нь өөр осол аваар их гарах, сорчилж ухах энэ нөхцөл байдлууд байсан. Тэгээ миний би мэрэгжлийн хүмүүдээс асуугаад яг мэрэгжлийн хүнээс хоёр оператор компаниудыг оруулж ирэх ёстой байна гэдэг хоёр багц тендер болгоод нэгэн дээр Новел гэдэг компани шалгарсан хуулийн үрээд. Тэрийг би шалгаруулж байгаа юм биш. Үндэгэний ороо тендерийн хуулийн дагуу шалгаруулж байгаа. За би тэндээр зурсан. Новелийн нөгөө талд нь сая би энэ мэдээлэл гарсны дараа шалгалаа. Би тэр нэрүүдийг ч тогтоож амжсангүй. Сая шалгаад өгсөн K-Rental Service гэдэг компани шалгарсан байлээ. Энэ компани шалгарсан багц дээр Эрдэнэс Mining Operator гэдэг компани оролцож өрсөлдөж исэн юм байлээ. Эрдэнэс Mining Operator гэдэг компани тухайн үедээ тендерийн үнэлгээний орооноос ажиллаж исэн би нэг залуугаас асуулаа. Яагаад хаслагдлаа, ямар дүгнэлт гарч ийлаа гэдгийг асуухад 30-а тууц материал нь ямар ч унших болцоогүй буюу үнэлэх боломжгүй байсан учраас бид тэр компанийг тендер сонгох шалгуурт хасаагүйгээр явсан.
тэр компани нь гомдол гаргасан. Техникийн юунаас болоод бид эдийн материал уншигдаагүй юм байна гэдэг гомдол гаргаад энэ K Rental Service компани багц дээр гомдол гаргаад захиргааны нэгэн шүүхтээр шийдэгдсэн. Тэр хоёр компани сүүлдээ эвлэрсэн байлээ. Өнөөдөр тэр 30-аад туулсан материалыг дутуу буюу ямар ч одоо унших боломжгүй байдлаар өгчөөд байгаа буюу дараа нь тэр тендер шалгарсан гэдэг компани өвөр ангаа улсын тухайн үеийн өвөр ангаа улсын гэрлэн гишүүдийн хамгаалтанд байдаг буюу дэмжлэгтэй явдаг компани байсан шүү. Би энийг шулуугаа хэлчихье. Тэгээд өнөөдөр новел болон тэр компаниудыг хольж утгаад баримтуудыг тавиад намайг нүүрсний хулгай хийсэн гэж байгаа. Энэ шиг үлгэр байхгүй. Би жижиг 5 дахь буюу орон нутгийн өмчөлт компани дээр тендерийн үлийг мөрдүүлж ажилласан. Энэ засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу тээврийн асуудлыг энэ компани хариуцаад хэлийн үнээр хил дээр явж өгдөг. Тэр үйл ажиллагааны зохион байгуулалтыг хийчээд дээрээс нь энэ Эрдэнэс 5 дахь үүсэн нүүрсний хулгай буюу тэр мөргөцгийн асуудлыг шийдэж 48 тэрбум төгрөгийг нь усад авчирч өгчөөд би энэ ажлаас явсан шүү. Оюутны засгийн газар амнаатыг хэсэгчилж авдаг байсныг нь Замдагчдын засгийн газрын үед бол амнаатыг бүхлээр нь бүгднгээс нь авдаг болж байгаа юм аа. Ийм учраас энэ бол давуу боломж олгож байгаа юм аа гэж Ландны юм сайдсан. Та энэ дээр тайлбар өгөөч. Дээрээс нь таныг жижиг тавтан болохоор бэлдэр ажилласны дараа хөрөнгөсөн, үйл хөдлөх хөрөнгөө томруулсан, байр суурьсан гэдэг нэг ийм шар мэдээлэл явлаа. Энэ дээр та тайлбар өгөө. Үгүй. Би одоо штэ Австрали усаас ирэхдээ их нэртэйгээ хамт амьдрахтаа нэг өрөө, хоёр өрөө байртай л буцаж ирсэн. Энэ Австрали улсад ажиллаж амьдарч сурж байгаа яаж вэ? Намайг бас хүмүүс тэгээд хэлээ. Чи юм Австралид пицца мейкер хийж ирсэн гэдэг. Би монголчуудын залуучуудын би жирийн айлаас гаралтай. Миний ээж аав тийм баян цатгалан хүмүүс биш. Би төрд зүтгэж явж байгаад яг яамныхаа одоо сонгон шалралтын дагуу буюу Австрали улсад 4 жил суралцж ирээд хууль зүйн дотоодрын яам Тэмүүжин сайд өв шалгалт өгч орсон. Энээс хойш би яг төрд хууль боловсруулад ажиллаж байна. Энэ сүүлийн үед гарсан энэ хуулиудтай сайн муу ярьдаг бол би ярьж хариуцлахгүй лээ нэ. Бүх зүйл тийм одоо төгс төгөлдөр юм хийцэн юм бол байхгүй. Би алдсан үедээ алдсан байна гэд би буцаагаад алдаагаа засаад явдаг ийм л хүн байгаа. Хоёр өрөө байртаа босч ирсэн. За дээрэс нь хууль зүйн дотоодрын яамд байж байхдаа цалингийн зээлээр зайсанд нэг 72 м квадрат байрыг нэлээд олон жил цуул төлөөд авсан. Дээрээс нь манай аавын нэр дээр байсан нэг байрыг зараад 3 байр нийлүүлээд одоогийн амьдарч байгаа байранд л байгаа би. Өөр надад илүү дутуу хөрөнгө юуч байхгүй. Энэ зүйлүүдийг яагаад мушгин одоо гуйлж байгаа би ерөөсөй ойлгохгүй. Ухаад утсан ч өөр надад хөрөнгө байхгүй. Ийм л зүйлийг хэлье. Боловсролын зээлийн сангийн зээлээ төсөл би амнаатын зөрүүтэй тайлбарлаад өгье. За би бол нэр чамд бол энэ хүн ингэдэй. Би боловсролын зээлийн санг хэлбэрсэн. Би энэ бүсгүйд хэлээд чи энэгээр нэг сэдв болгоод яваач. Би нийтийн мэдээлэл ил тод. Өөрөө би боловсролын зээлийн сангаас авч явж сурсан. Би гэрээний үүргийн дагуу төр 5 жил ажиллаж бүтээмжтэй ажилласан. Өнөөдөр би миний өөрөө гараараа бичсэн 200-аад хууль байна. Би бүтээмжгүй буюу төрөөс сулгайж зүгээр сул цалин авч би лав ажиллаж байгаагүй. Би энийг баттай хэлье. Би оюутлын хилцээр дээр хүртэл засгийн газрын нарийн бичгээр ажиллаад төр дүүсчээд байгаа 2.6 тэрбум 2.3 тэрбум долларыг тэглүүлэхийн тулд зүтгээ явж ирсэн. Энээс бид нэр гэрээ байгууллаа гэж шагнал авч байгаагүй. Ийм юм шийдвэрүүд ирлээ шагнал өгөөж гэж бид нэр явж байгаагүй. Хөгжлийн банк дампуурж явахад би тууцын гишүүнээр л очиж исэн. Би хөгжлийн банкн дээр нэг ч зээл олгодог ажил хийж үзээгүй. Хөгжлийн банкныг дампуурах жахад нь засгийн газар сангийн яамны Ганбат тэргүүтээ мань эдийг дуудаад та нар л нэг учрыг нь олгох гээд энэ эрсдлийг үрээд л төрийн энэ бүх олон энэ заван зүйлүүдийг цэгцлэхийн төлөө явж исэн болохоос биш хулгай зэлгээ хийж явж исэн түүх надад байхгүй гэдэг зүйлийг би энэ тасрамд хэлмээр байна. Харьбиныг хэлье. Яг энэ дээр хэлмээр байна. Манай ээгийг хэлж байгаа зөв. Өнөөдөр харьбин гэлтгүү өнөөдөр энэ нууцад авчаад байгаа аптек гэрээнүүдээ гаргаж ярих цаг болсон. Энэ бүх гэрээнүүдийг өнөөдөр ил тод сонсгол хийх ёстой. За хоёрдугаарт өнөөдөр энэ Эрдэнэс 5 дахь онцгой дэглэм тогтоосон энэтэй холбоотой сонсголыг хийх баг. Ер нь бол нэр бүхий гишүүдээс энэ 5 толгойн бүлэг орд дээрээс үүсэж байгаа нөхцөл байдлыг бүхэлдэн сонсъё гэдэг бас нийтийн сонсгол тоглоё гэдэг байдлаар бичгээр нь зурж байгаа. Би зурсан байгаа. Хоёрдугаарт энэ наад 50% хөнгөлөлөө өтер гэдэг чинь хорт бас худлаа авахгүй да. Та хэд маань ийм зүйлүүдийг л мэдчмээр. Өнөөдөр тээвэртэй үн тээвэргүй үн гэдэг чинь зөрүү нь. Бид эдийн хийсэн буюу усын хурлаас баталж өгсөн тогтоолын өрөөнд засгийн газар шийдвэр гаргасан байх гэж би бодож байгаа. Би сүүлд компани хооронд байгуулсан гэрээг нь үзээгүй байна. Тэгэхдээ зарчмыг нь бид нар тогтоож өгсөн байхгүй да. Өнөөдөр гадаад харилцаагаараа улс төр хийдэг орон манахаас өөр байхгүй. Тэгээ ийм зүйлүүдээр би хариуцлагатай хэлмээр байна.
ЭГ-ийн хэлж байгаа бүрэн дэмжиж байна. Энэ нүүрс тойрсон буюу яг үнгээд тэр хулгай нь өгчөөд байгаа тэр оптик гэрээнүүдийг гаргамаар нь. Тэр оптик гэрээнүүдийг зурж явах харин ерөнхий сайд Зандан шатар маань улсын хурлын дарга буюу нууц давъя гэд сууж исэн хүн шин өөрөө шүү. Одоо таны яриад байгаа эсгээ газрыг авчихсан чинь хит хамт үйлчлэгийг яаж явах вэ? Хитэн хүн болов улсын хууль өргөн бариад хит хамтын хугацаанд хэлцэх ёстой. Хизээ бид нар энэ хэрүүл маргааны дуусгаад юм байна. Харин тийм өнөөдөр улсын төсөв хилцэж байгаа энэ хэрүүл маргааныг дуусгах хуулийн бөгөөд улс төрийн шийдэл нь засгийн газрыг огцруулах юм байна л гэж үзэж байгаа. Энэ засгийн газрыг огцруулах өргөн барих нь улсын хурлын нийт гишүүний 4/1-ээс доош хүн гарын үсэг зурсан тохиолдолд хилцэж эхлэх боломжтой. 4/1-д аль хэзээ хүрсэн. Миний би амралтын өдрүүдээр байсан учраас гишүүд бас амралтаар хотод байгаагүй, заримтай нь уулзаж би энэ хуулийн үндслэл бүх юма тайлбарч чадаагүй учраас өнөөдөртөө би гишүүдтэй уулзалт хийж байгаа. Би чөлөөтэй байж байгаа. Би өнөөдөр миний уулзалт нээлттэй байгаа. Би өнөөдөр улс төрийн намын дарга нар бүлэг бүх хүмүүстэй уулзаад үндслүүдийг тайлбарлахад бэлэн. Харин энэ хугацаануудыг би дамжруулахгүй гэж бодож байгаа. Маргааш би энэ эцсийн байдлаар улсын хурлд өргөн барина. Улсын хурлд өргөн бариад ийм өргөн барьсан шийдвэрийг өргөн бичиг ирснээс хойш 3 хоногийн дотор хилцэж эхлэх хуультай. Тийм учраас би маргааш өргөн барина гэдэг бол 5 дахь энэ асуудал яригдж нэг талдаа эцлийн шийдвэрээ гарах ёстой л гэж харж байгаа. Ингэж улс орон эзэнгүй юм шиг, төргүй юм шиг энэ төсөв хилцэж яхад өнөөдөр парламентын энэ ихтэй хэм хаалттайгаар хэд хоног байх гэдэг юм бэ. Тийм учраас засгийн газар парламент руу халдж байгаа, үндсэн хууль руу халдж байгаа засгийн газрыг бол огцруулна гэдэг зүйлэл одоо хэлж байгаа. Та түрүү министрийн хариултад оюутны засгийн газар хэсэгчилж амнаатыг авдаг компаниудаас авдаг байсан бол засгийн засгийн газар бол бүх одоо экспортлогч компаниудаас амнаатаа тусаж авч байгаа учраас энэ бол Тийм зүйл байхгүй. Өнөөдөр Монгол улсад хил гайлаар гарч байгаа буюу экспортлж байгаа бүх зүйлүүдээс бид нэр авж байгаа. Харин энэ амнаатыг зөв болгохгүйгүй юу гэдэг асуудлыг үргэлж би ярьж байгаа. Миний би хууль зүйн дотоод төргийн аймд байж байхдаа өртөл амнаатын асуудлыг тусдаа хуулиар нь зохицуулаа. Эний чинь цаана ерөөсө болохгүй шүү гэдэг зүйлийг ярьж исэн. Энэ амнаатын асуудлыг шийдвэрлэх үүрэг дээр улсын дээжүүг болон шүүх хэрэгтлийн байгууллага бас ямар нэгэн хэмжээгээр оролцож энэ бодлооныг тарьж байгаа нь үнэн. Өнөөдөр MCS гэдэг компанийг бас буруутгамааргүй байна. Тэгэхдээ ямар шийдвэр болчиход байгаа гэхээр өнөөдөр олон улсын зах зээлийн үнэлгээгээр нүүрс өсөөд байхад бид нар MCS-ийн хэлсэн үнээр л амнаатаа тооцож авахар байж байгаа. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлчихсэн байхгүй да өнөөдөр. Тэгээ өнөөдөр Бацэнгэл гээд захирал нь хэлж илээ. Би бас тэр үнийг мэдээлэл муутай ануудаа гэж бодож байгаа. Би уг нь хувийн хвшлийг дандаа хамгаалж ирдэг. Хувийн хвшлээ битгий нүдээ чигж хэлдэг. Гэхдээ нэг зүйл байгаа. Би MCS шиг 5 компанитай, 10 компанитай, 20 компанитай болохыг хүсдэг ийм улс төрчин. Гэтэл бизнесийн байгууллага бизнесээ хийж чадахгүй, ардсан ардын намын бүх нөлөө бүхий гишүүдийг алталт нь удирдах төрийг өөрийнхөө төлөө ашигтай шийдвэр гаргуулдаг ийм компани байж болохгүй юм байна. Тийм учраас өнөөдөр бизнесийн компани нэр зурж ин хохирогчийн дүрж MCS-ийн тэр захирал Бацэнгэл одоо тоолохоо боль гэж би хэлмээр байна. Энийн чинь цаана ерөөсө хуталтаад байгаа нь үнэн шүү дээ. Яг өнөөдөр энэ амнааттай холбоотой шийдвэрийг хамгийн их хожиж гаргаж байгаа нь энэ л компани байна. Би энийг одоо шулууг хэлье. Тэгээ надад ямар байдлаар дайралт давшилт ирэхээ би бол үгүйсэхгүй. Гэхдээ би энийг одоо сөрөн зогсох эр зөрөг надад байна. Өнөөдөр үндсэн хуулийн зарчим Монгол улсад энэ хулгай нүүрлсэн энэ зарчимгүй байдлыг талсан зогсоох энэ улс төрийн бужигнааныг зогсоохын тулд энээс илүү зоригтой байх, магадгүй 200 дахин зоригтой байх, тууштай байх ёстой бол би өнөөдөр бэлэн байна гэдгийг би энэ одоо хэлмээр байгаа. За та асуусан шүү дээ. Одоо өөр хүмүүсүүд нь давхцаад шүү дээ. Боломж нь бол өнгөрсөн 5 жил цөм хугацаа болсон. Одоо энэ дээр засгийн газраас сүүлчүү хийж өгч байгаа. Хэрвээ зээлийн бүх өөрчлөлтөд энэ одоо ямар арга хэлэх юм бэ? алдагдлыг энэ Бат найрамдал гишүүн бүр зөндөө хэлсэн шүү дээ. Би сая бас мэдээлэлтэй хэлсэндээ өдөрт 10 тэрбум доллар 10 тэрбум төгрөг төлж байгаа. Жилд 4.7 их 80 төгрөгийг бид нэр Рио Тинтогийн хүүд төлж байгаа юм. Зээлийн хүүд. Тэгээд энэ менежментийн төлбөр бас өндөр байна. Энийг өвгөн шийдэх буюу хувь нийлүүлэгч гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний заасны дагуу 7 жил тутам хилцэх болцоо нь энэ жил байгаад байдаг 12 сарын 31 буюу өнөөдөр чинь 10 сарын хэдний өдөр лээ 7 гэдэг чинь биднэрт ерөөсөө 2 сар нэг 20 хоног л байгаад байдаг алхам хийгдэхгүй байгаад бас их санаа зовж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр юу хийж ийнэ гэхээр захиран байгуулсан ажлын хэсэг байгуулсан л. Тэгэхээр ийм байдлаар өнөөдөр эсвэлтгүй гаргаад бидэд дараагийн дахиад 7 жилийн өндөр хүүтэй хүү төлөх гэж яваад байгаа юм шиг үстэй гэдэг юм бас хардлага байна гэж үнийг эцэст нь хэлмээр байна.